Сайн уу андар байна. 2025 оны 1-р сарын 25-ны Бям гарагийн өглөө. Өнөөдөр би маш чухал ажлаар Версаяас Парис хот руу нийтийн тээврийн хэрэгслээр явж байна. Маш чухал ажлаар явж байгаа боловч нийтийн тээврийн асуудлаас болоод би нэлээд хоцорч байгаа. Ямар чухал ажил вэ гэхээр өнөөдөр Парис хот дахь Застуул спорт холбооны энэ жилийн анх дугаар хурал болж байгаа. Застуул спорт холбоо нь 5 жилийн турш гүйлтийн клуб хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн 3 жил Парис хот дахь албан ёсны спорт холбоо болоод үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголчууд түлхүү гишүүдтэй Францад зохион байгуулагддаг гүйлтийн нийлдэт тэмцээнүүд болон уулын гүйлт уулын алхалт мөн зарим гишүүд маань ондоо тэмцээнүүдэд оролцдог байгаа. За тэгэхээр 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан мөн 2025 оны үйл ажиллагааны талаар ямар тэмцээнүүдэд оролцох уу, ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах вэ гэдгийг гишүүдтэйгээ хэлцэж байгаа ийм чухал хурал болж байгаа юм аа. За тэгэхээр хурал маань маш амжилттай болж өндөрлсөн. Хурлын дараа хурал болсон газрын ойролцоо байсан энэхүү газар ирсэн. Cimetière du Père Lachaise гэдэг газар байна. Энэ бол оршуулгын газар. Яагаад энэ газар ирсэн бэ гэхээр энэ бол маш алдартай оршуулгын газар. Франц төдийгүй дэлхийн алдартай хүмүүс энд бунхлагдсан байдаг. Жишээлбэл Францын алдартай туучин Эдит Пиафын бунхнаар бид нэр дайрч хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа би Застуул спорт холбооны нэгэн гишүүнтэй ярилцлага хийсэн байна. 2025 оны 1 сарын 25-ны Бям гарагийн өдөр өнөөдөр миний ажилдаг Парис дахь Застуул спорт холбооны энэ жилийн анх дугаар нэгдсэн хурал болсон. Тэгээд энэ хурлын дараа би холбооныхоо санхүүгийн дарга бидний хайрт Азаа агчтай уулзаад жижигхэн яриа авах гас сууж байна. Тэгээд Азаа агчтай баярлалаа. Чин. Cheers. За би юу яаж байгаа? Өөрийнхөө нөгөө YouTube савг дээр бичлэг хийж эхэлсэн. Тэгээд яагаад бичлэг хийж байгаа юм бэ гэхээр өмнө нь бид нэр жишээлбэл Парисын тэмцээнүүд тэгээд энэ Европын зарим нэг тэмцээнүүдэд ингээд орох сонирхолтой тий орж ирсэн. Зөндөө олон гоё газруудаар явж ирсэн. Гэхдээ нөгөө нэг зураг бичлэг дүрс ингээд хангалттай үлдээж чадаагүй. Тэгээд янз бүрийн гоё тэмцээнээс гадна ажиллаар явж ирсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө дурсах зүйл айгу баг үлдээд юм билээ. Гэхдээ Азаа агч бол намайг бодвол хамаагүй дээр бичлэг, reels, story энтер хийдэг. Би болохоор ерөөсөө тийж хийдэггүй. Жохоо санаа зовоо хичээд идэг байсан. Миний хайраа юм яа шүү дээ. Тэгээ өнгөрсөн жилээс эхлээл Instagram дээр reels хийж эхэлсэн шүү дээ. Тий. Тэгээд энэ одоо болохоор гоё дүрс мөрстэй тэгээд гоё газар амьдарч байгаа. Тэгээд гоё мэдрэмж авдаг. Тэрийгээ ингээд хадгалж авъя гэж бодсон байхгүй. Тэгээд бидний мэддэг газар ер нь бол жил болгон өөрчлөгдөж байдаг. Ингээл засвар байдаг, эсвэл нүгэ явцсан байдаг. Сая нөгөө тэр гудамжинд байсан гоё солонгос олны газар өөр болсон байна гэдэг ч юм уу те. Өөрчлөгдөж байдаг болохоор яг гоё газруудаас хадгалж ивэл дараа нь гоё дурсамжтай болоо. Тэгээ нөгөөтэйгөр нөгөө хийж байгаа үйл ажиллагаануудаа ч гэсэн бичиж аваад дараа нь эргээд харахад гоё гэж бодсон. Тэгээд бас найз нөхдүүд биш. Одоо жишээлбэл 2 жилийн өмнө 3 жилийн өмнө ингээд бид нартай хамт гүйжсэн бэлтгэл хийдэг байсан зарим залуучууд ингээ өөр газар л ажиллаар явцсан, нүүгээ явцсан тий. Лондон, Дубай, өөр хаашаа Америк явцаасан. Тэр шиг дараа нь хизээ болцгаа сайн мэдгүй. Гэхдээ найзууд твэрэл лав. Гэхдээ тухайн үедээ хамтдаа авах болсон зураг хөрөг дүрсэн ингээ баг. Технологи хөгжсөн лаг багт чинь тий. Тийм болохоор юм. Сандал зураг л өвдөж байгаа юм. Хамгийн сандал. Зарим нэгэн жоохон бүрдэж гарч барьсан тий. Яг хоо тий. Зураг фокусын тараагүй тий. Тийм хүмүүс болсон болохоор би яг ийм бичлэг хийгээд хадгалъя гэж бодсон. Нөгөөтэйгүр эх жил юу яана 4 сард минь төрсөн өдөр болдог шүү дээ. Тий. Төрсөн өдрөө энд хийчихээ. Энэ жил үү? Эх жил. 26 оны 4 сар. Тий, 26 оны 4 сард би төрсөн өдрөө хийчихэд тэгээд Монгол руу явъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээ Монгол руу үр хөвчөө үрээд гүгээд явъя гэж бодож байгаа. Тэгээд Европ супер. Европын нэг 12 орноор дайрыг гэж хараад байгаа. Гэтэ яг 1 жилийн хугацаа өгсөн. Яагаад 1 жилийн хугацаа өгсөн гэхээр би бас бэлдэх хэрэгтэй. Английн замыг бэлтгэх хэрэгтэй, өөрийнхөө биеийг хаана бэлтгэх хэрэгтэй гэдэг.
Тийм учраас 1 жилийн хугацаа өгсөн. Маш сайн төлөвлөж авахгүй бол бас тоглоом биш. 11,000 км гараа, бараг 12,000 км болж байгаа байхгүй. Нэг талдаа тэрнийхээ бэлтгэлийг бичиж байгаа. Нөгөө талдаа энд байгаа гоё найз нөхөд хамт олон бичиж байгаа. Өөртөө дурсамжтай газруудаа бичиж байгаа. Тэгээд бичлэг хийж эхэлсэн. Одоо энэ бичлэг бол 4 дахь бичлэгэн дээр орох байх. Танаар сонь сайх юу байна да? Өө тэгэл хуралдаа оролцоод хараад тэгэл он гаргаад цастуулын гişүдтэйгээ уулзаагүй явж ирсэн. Тэр чинь сүүлд шинэ жилийн хамт тэмдэглээд хийх нь. Тийм. Хамт уулзаад 12 сарын 16. Тэгээд тэрнээс хойш ер нь уулзалтаагүй байсан шүү дээ. Өөрөө ч явцсан байсан. Гадаад явцсан байсан. Тэгээд саяхан ирээд анхнаасаа тоглосон 1 сарын 25-нд хурлаа ингээд тоглосон байсан юм шиг. Тэгээд уулзцаад харин сансныг бодвол нэлээд хүмүүс ирлээ. Өнөөдөр хагас өдргээд Францд дэдэг, Парис дэдэг манай цэцтуулын гишүүд ажилтаа. Үдээс өмнө ажилтаа болохоор Хүмүүс байдаг. Гэхдээ тэгсэн ч гэсэн нэлээд хүмүүс өнөөдөр ирсэн. Шинээр 3-4 хүн ирчихлээ тийм. Тэгэхээр аюу гоё өгөөчтэй. Хурал боллоо. Анх нөгөө нэг 19 онд бөөнөрөө 6 сард болдог Adidas 10K-д орж исэн. Миний мэдгээр. Яг тэр би 19 онд өөрөө байгаагүй болохоор мэдэхгүй юм л та. Тэгээ дараа нөгөө корона морно боллоо. Тэгээ 21 онд. Чи тэгж орж исэн юм байна тий. Минийх чинь бүр сүултээ. Би чинь 22 онд орсон санагдаад байна. Тэгэхээр чинь одоо л дөнгөж 3 дахь жилээр орж байгаа. 22, 23, 24 тэгээ одоо 25 онд чинь тий. Гэхдээ яг албан ёсны нөгөө нэг холбоо болохоос өмнө бид нар бас нөгөө нэг тэмцээний дээр бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ хийгээд зарим тэмцээнд нь одоо эхний гişүүдээс 2-3-аар оролцдог байсан. Тийм. Парисын гүгчдгээд Facebook соло маягаар тий ганцаарчилсан маягаар гэх юм уу да. Тийм. Холбоогүйгээр. Тийм. Гэхдээ яг бид нар банк болж гүйжсэн. Хүмүүст яг асуудаг байсан тий. Клуб юм уу, юу байгууллага юм уу гэж асуудаг байсан тий. Анх нөгөө нэг мэдгүй хүмүүс нь. Тийм мэдгүй. Тэгээд бас яагаад заавал холбоо байгуулах гэдэг юм ингээ тий. Тэрийг бас айгүй их асуусан дараа. Айгүй их асууж, айгүй их ярилцчээж, тэгээд тайлбарлажээж хүмүүсийн санаа оног авчиж холбоогоо байгуулсан шүү дээ. Яагаад тэгэхээр цаана зүгээр л одоо холбоо байгууллаа. Нэг хурлаа биш. Айгүй их тийм нэг бичиг заасны ажил, дээрээс нь зохион байгуулалтын ажил гэж айгүй хийж байгаа байхгүй юу. Тэгээ бас яг л заавал бид нар ингээд Парис хотод ирчилгүүлээ. Тэрийгээ заавал яагаад хүмүүст үзүүлэх гээд ингээд холбоо байгуулах гэдэг ингээд аюу хүмүүс тэгжсэн тий. Бидний бол миний жишээд хувьас ярьжсэн тэр үед санал болгож исэн хоёр шалтгаан. Нэгдүгээрт нь мэдээж нөгөө нэг одоо жишээлбэл байнгын спортын үйл ажиллагаа тий бас ирээдүйн соёлын үйл ажиллагаа гэх тий янз бүрийн соёл Монголдо, Францад холбоотой тийм үйл ажиллагаануудыг зохион байгуулад яваад авах юм бол тийм төв нээх байртай болох хамтарч ажиллах гэсэн шүү дээ. Тий хамтарч ажиллах боломжууд нээгдэнэ гэсэн утгаараа албан ёсны ассоциацион байсан дээр гэж тэгж мэдээд тэгж тайлбарлаж байсан. Хоёрдугаарт бол одоо шинээр аягүй их залуучууд Парист ирж байгаа тий Францад. Тэгээд тэр ирж байгаа хүмүүст яг тийм албан ёсны холбоо нэгдсэн тийм юм байхгүй. Байсан ч яг тийм нэг тархаа бүхаач гэдэг юм тий. Айл эсвэл яам тэгэл болчихж байгаа. Тэгээд энэ ч байнгын одоо амьдарч суурьсан бас төр зурчны дээр хийсэн шиг байж байгаа амьдарч байгаа залуучууд ажлын гэрээтэй ирээд дараагийн газар явдаг ч юм уу залуучууд байна. Тэднийг сухаар ирсэн залуучууд байна. Тэднийг нэгтгэх зорилгоор тэгээ дээрэс нь гадна дээрэс нь нөгөө нэг манай одоо энд дээр ирсэн залуучуудын гэр бүлүүдийн хүүхдүүд гарч ирж байна тий. Тэдний халаа гэж байгаа шүү дээ. Ирээдүйн халаа. Тэднэрт бас ингээд ер нь хойч үед байнгын тийм нэг ассоциацион албан ёсоор байж дээр гэж үзээ. Одоо монголчууд юм чинь бид нөгөө газар тий. Монголчууд Филийн чандад амьдарч байгаа монголчууд. Тийм. Францд улсад амьдарч байгаа. Тэг ялангуяа
Иль-де-Франс, Парис. Парис орчим амьдарч байгаа хүмүүс ингэ нийлээд хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тийм. Тэгээд бүр спорт хийгээд зөв зөвхөстэй өнгөрүүлдэг. Тийм. Тэгээд тэрнийхээ дараа бүр гоё ингээд үйл ажиллагааны зохион байгуулалт болоод хамтдаа нөгөө Монгол уламжлалт баяр ёслолтой тэмдэглэдэг чинь. Тэднэрийг маш гоё зохион байгуулалттай цэвэрхэн хийдэг болсон. Бидний одоо нэг амжилт нэг талтай миний бодлоор бол тийм эерэг үзэл бодолтой хүмүүс нэг нөгөө талдаа яг нөгөө энд өсөж байгаа монгол хүүхдүүдэд монгол үг уламжлалт тийм монголчууд бид нэр хамтдаа ингэж ажилладаг шүү байдаг шүү. Тэгээд Монгол Францыг холбосон бас юм харилцааны нэг гүр болж байгаа. Гэхдээ бид нэр бас тийм баяртай. Тийм одоо энэ манай залуучуудын хүүхдүүд гэхэд чинь бидний оролцдог тэмцээнүүдэд давхар оролцоод явж. Сүүлд нөө 2-3 удаа тийм өнгөрсөн жилийн хувьд гэхэд нөө миний санджаагаар Парисын маратонд юу лээ? Парисын маратон гээд хүүхдэд зориулсан хэсэг гараад 1 км 3 км ч үлээ гүүгээд манай бас энд өсөж байгаа монгол хүүхдүүд оролцоод амжилтаас Шамони Монблонд бас хүүхдүүд өөрсдийнхөө богино зайд бас оролцсон. Тэгээ медаль аваад айгүй их баяртайсэн шүү дээ. Дээрээс зураг авахлаа. Тийм. Том хүнээс илүү. Тийм, эцэгтэйгээ хамтдаа бас нөгөө цагийг юм спорт өнгөрүүлж байгаа. Тэд нар өөрсдөө бас нөгөө том хүн болж байгаа мэдрэмж авч байгаа байхгүй. Тийм. Тэгээд бас нөгөө нэг гişүүдтэйгээ одоо илүү танил болчихлоо шүү дээ. Тийм. Зөвхөн баярын үеэр нэг удаа хальт яам дээр ч юм уу нэг газар уулздаг байсан хүмүүс байнгын маягаар бэлтгэл ч юм уу тэмцээн ч юм уу тийм хугацаанд тийм үеүүдээр гэр бүлээрээ ирчгэр ч мэдээж танилцаад цаашдаа дөнгөж нөгөө шинэ газар ирж байгаа учраас сууршихын тулд ажил хичээлийн хэл ус сурна гэл соёлыг суралцсан гэл зөндөө их асуудал гарч байгаа. Тэгээд энэ бүхний хажуугаар одоо юу гэдгийг цаг зав гаргаад тийм холбоо гэдэг ийм зүйл байснаар бидний нэг ийм одоо community үүсэж байгаа шүү дээ. Энэ зүйл байснаар бид нар бас ингээд нэгдүгээрт бас гоё стресс тавьж байгаа. Хоорондоо ярилцсан, мэдээлэл солилцсон. Хоёрдугаарт би энийгээ бас нэг дэмжиж байгаа юм. Тийм. Бүгдээрээ баг мэрэгжил өөр ч гэсэндээ зүгээр сонирхол нэгтэй спортоор уулзаад тэгээд өөр мэрэгжил ажил тухайн салбарынхаа сонин сайхнаас ингэж хуваалцаа л дээ. Хуваалцаад айгүй мэдээлэл солилцдог нь айгүй чухал яа тэгэхээр маш зөв. Одоо сая жишээлбэл Парист ирээд 3 сар л болж байгаа нэг манай шинэ гишүүнээр ирсэн шүү дээ. Одоо тэр хүн орж ирээд тэгээд биднээс Парис хотын Франц ингээд янз бүрийн мэдээлэл авна ш. Зөвхөн спорт их биш. Тийм. Жишээ нь гэхэд одоо би анх ирээд удааг байхдаа тантай хамт нэг хүлтэн бэлтгэлийгээд шууд юуны Сальвадор Далигийн музей ороод дараа нь хотын гудамжаар алхаад за энэ ихч бол заах юм байна. Би олон юм сурах юм байна. Дараа нь зөндөө юу байсан те? Хотын гудамжууд дээр алхаад тайлбарлуулаад гоё газруудыг мэдэж аваад тоглоом Flash Invader тий. Зөндөө олон сонирхолтой юмнуудыг хамт хийсэн. Тэгээд зөндөө олон зүйл зааж гисэн танд баярлж авдаг шүү. Тий. Өөрийнхөө бичлэгэн дээр бас ингээд баярлалгаа хэлээд хадгалаад авъя. Таны идэвхтэй гүйж эхэлснээс хойш орсон хамгийн гоё тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Миний хувьд бол дандаа Монблон. Дандаа Монблон уу? Тий, яа тэгэхээр аялалтай. Сүүлд үлээ 20 руу баг явлаа. 16 талуулаач л явж байсан шүү дээ. Бүр 2 шалын авч байгаа. Тий, 2 том байшин. Нэг том байшин багтахааргүй болоод 2 цагийг нэмж аваад. Тий. Тэгээ зөвхөн тэмцээн биш ер нь тийм их аялал айгүй хүмүүсийг нэгтгэдэг ба. Аялал гэснээс та нэрээ зөндөх аялал хийдэг шүү. Тий. Одоо бас удахгүй аяллаар явах гэж байгаа. Өнгөрсөн жил яг таны нөгөө нэг аяллаар явсан Франц ч юм уу эсвэл Францаас гадуур явсан яг хамгийн гоё газар юу байсан бэ? Өнгөрсөн жил үү? Тийм. Яг одоо сэтгэл босно үйл явдал болсон учраас гоё юм шүү дээ. Эсвэл олимпийн үеэр гоё байсан. Тэгэхгүй миний бодлоор түрүү жил яг олимпийн үеэр л гоё байсан. Яа тэгэхээр би бусад газрууд нь явцсан байсан учраас. Аль хэдийн мэддэг. Тийм учраас миний бодлоор юу лээ Парис айгуу гоё уур амьсгалтай олимп паралимп гэдэг 7-8 сар ямар гоё л үү. Хоёулаа хамт нэг анхны Монгол хаус нэгтгэхэд ажилласан. Тий. Сайн дурын ажилтнаар тэгсэн. Застуулын тий. Застуул холбоогоо төлөөлсөн. Бас энэ спорт холбоо төлөөлж ажилласан. Сайн дурын ажил гэснээс манай холбоонд ч бас нэг олон сайн дурын ажиллаж идэг хүмүүс байдаг шүү дээ. Францд болж байгаа том тэмцээнүүд, Парист болж байгаа том тэмцээнүүд ялангуяа
сайн дурын ажилтнаар ажилладаг Монгол залуучууд их байна. Би бас нэг хэсэг ингэ сайн дурын ажил хийгээд сонирхож үзсэн. Тэгээд сайн дурын ажил хийж байгаагийн давуу тал нь юу гэхээр яг тэр зохион байгуулагдж байгаа тэр үйл ажиллагааг хэрхэн өрнөдөг вэ гэдэг дотроос нь үздэг учраас маш чухал. Тэгээд жишээлбэл ингээд Монголд ч юм уу эсвэл өөр дэлхийн хаанхтай болж байгаа тэмцээн оролттой спорт үйл ажиллагаанд дээр очиод за нэг иймэрхүү зохион байгуулалтад ажилладаг гэсэн юм бас туршлагатай болоод үлцгэцсэн байгаа байхгүй тийм. Өнгөрсөн жилийн Олимпийн үеэр нэгдсэн Монгол хаус гэдэг чинь нэг Монголыг зурчлах, Олимпийн үеэр Монголыг зурчлах юм үйл ажиллагаа болоод байгаа шүү. Хотхон нэгдээд үйл ажиллагаа явагдаад байгаа. Тэрэн дээр бид нэр ажиллахдаа аль хэдийн нөгөө туршлага болоод авцсан. Туршлагатай сайн дурын ажилчид байсан учраас бас нөгөө нэг зохион байгуулж байгаа хүмүүс ч гэсэн айгүй дуртай. Өнгөрсөн жилийн Олимпийн маратонд оролцсон 3 тамирчинтай уулзах, дасгалжуулагч нартай уулзах гоё байсан. Нөгөө чөлөөт бүх юм мөнгөн медаль авсан охинтой уулзах бас гоё байсан. Олимпийн медальтай. Нэрээ хамгийн гоё экспириенс бол өнгөрсөн жил юу байсан шүү дээ. Олимпийн маратонд тийм анх удаа сонирхчдод зориулаад шөнийн маратон хийсэн шүү дээ. Олимпийн үеэр яг Олимпийн маратон болсон замаар бид нэр гүйцгээсэн. Яг манай спорт холбооноос 12 хүн. Тэгээ дээрээс нь Англиас, Америкээс энэ төр хүмүүс ирсэн байсан. Гэхдээ яг манай холбооноос баг 12 хүн орсон. 11 үл 12 хүн орсон санагч. Тэр бол өстой супер өстэй. Супер. Шүн тэр хүмүүсийн дэмжлэг уур амьсгал. Парис хотын отелд виллэс гараа нээсэн шүү дээ. Тэгэхэд бол хүчээд бидний одоо гүдэг зам даваа хөгжөөнд дэмжигчд нь Парист амьдардаг хүмүүстэй ганц жуулчжсэн. Жуулчжсэн одоо тэр шүн дунд гэсэн үг шүү дээ. Тийм шөнийн 11 цагаас тийм 3 цаг гэхэд чи хүмүүс тэгэл тэр хүүхдээ замын дагуу дээрээ за урагшаа гэдэг. Айгуу гоёс шүү дээ дэмжижсэн. Ер нь бол өнгөрсөн жилийн хувьд яг Олимпиад жил байсан учраас Францд болж байгаа тэмцээнүүдийг нэлээд өргөн хэмжээнд том зохион байгуулж ирсэн ч гэсэн яг тэр Олимпийн маратон бол хамгийн гоё амбианстай байсан тийм. Тийм маратон Портуст оролцох гэж бас нэлээд олон чаленжүүд хийж орсон шүү дээ. Зорилтыг давчиж орсон. Тэгээ тэрийгээ бид нэр цастуулын холбооны гишүүдийн дунд айгүй их мэдээлэлтэй групптэй байн сануулж ээж хүмүүсийг оруулж ээж тэгж чаленжийнхаа эрхийг аваад оролцсон шүү дээ. Чи хүн болгонд одоо би оролцсон маратон Портуст оролцъё гэж ямар ч хүн тийм бэлэн дугаар байгаагүй. Бэлэн дугаар байхгүй. Худалдаж авах боломжгүй. Худалдаж авах боломжгүй суулаагаар орж ирсэн учраас тий. Тэр суулаа нь айгүй олон чаленж зорилт авах хэрэгтэй. Тэгээ тэр нь болохоор бас айгүй хэцүү сорилууд байсан. Хамгийн хэцүү нь юу нэ Люксембургийн нэг юу гэдэг цэцэрлэгт тийм Жардин де Люксембург. Люксембургийн цэцэрлэгт бид нэр бэлтгэлээ их гэдэг нэг төсөө өдрийн яг өдөр уулзцаасан юм үр дүнд. Тэгт 100 байсан шүү дээ. Тийм. 6 сарын дундор гэсэн үг хаа. Миний бодлоор мэдгүй ямар ч лээсээ айгүй халуун өдөр байсан. Нэмэх 30 градустай. Тэгээд яг тэгэхэд нэг чаленж нь гэхэд 30 минутын турш гүгцэн байсан баг. Тэгэхээр чи манай холбооноос илүү 5-6 хүмүүс тэр бэлтгэлд ирцгээсэн. Тийм бүгдээрээ гүйсэн шүү дээ. Тийм. Нэмэх 34-5 юм яасан хүмүүс тэгээд тэрийг хийлээгээд ажлынхаа дараа бүүнрээд өгөөж байгаа. Тэгээд тэр чаленжийг хийлээгээд авахгүй тодорхой биш мөртлөө нэмэх 30 градуст 30 минутын турш нэг ч гэсэн сорил авахын тулд тийм. Тухайн өдрөө яг биелүүлэх ёстой сорил эсвэл одоо хэдэн 100 км-ийг одоо гүйсэн байх ёстой гэдэг ч юм уу. Урт хугацааны бас юм сорил олон даатгавар гэсэн шүү дээ. 7 хоногийн турш жишээлбэл 50 км ч гэх юм уу тийм. Яг хоёр сонирхчдын хувьд бол иймэрхүү чийлэнжүүд нэлээд боломжтой. Зарим хурдных байсан. Одоо жишээлбэл 5 км-ээр 25 минут доош. Тэгээ 25 минутаас доош. Тэгээд энэ чийлэнж нь болохоор нэг аппликейшнээр дамжуулаад бүр дэлхийн өнцөг бурлан бүрт байгаа хүмүүс оролцох боломжтой чийлэнж байсан учраас маш олон хүмүүс оролцсон. Тэгээд 20,024 хүнийг авч байгаа байхгүй яа тэр 2024 олимпичраас. Одоо ингээд бодохоор айгүй гоё дуусан. Ацтаа орсон байгаа байхгүй бид. Гэхдээ бид нар ацтаас гаднаас маш их хичээсэн л дээ. Хичээсэн. Тэгээ дээрээс нь анханасаа мэдээлэл сайтай байсан байхгүй. Тэгээ мэдээлэл яа сайтай байсан гэхээр бид нар холбооныхоо дунд айгүй их сургагч олимпиад одоо тийм болох юм байна. Тийм юм гэл. Дараа хуваалцаад явчихдаг байсан. Тэгэхээр энэ нөгөө нэг комьюнитигийн хүч бас гарч байгаа. Тийм. Бид нар чинь нийтдээ нэг
За албан тусаар нэг 50-60 гишүүнтэй байгаа гэж үзгээд эндээс 10 хүн нь ийм том үйл ажиллагаанд хамрагдаж чадсан гэдэг чинь хамгийн том юм шүү. Миний хувьд бол өнгөрсөн жилийн айгүй олон таньдаг Франц хүмүүс орж чадаагүй байхад бүр үнэхээр ингээд элит тамирчид орж чадаагүй байсан. Өчнөө хийгээд оролцож чадаагүй байхад бид нар ингээд өнгөрсөн жил надаас сорил авсан багш хүртэл тэр нь орж чадаагүй. Тэгэл яаж авсан ингээд те та нар яаж авсан яаж авах вэ? Сорил ингээд азтай байсан. Тийм бас тэр нэрээ өстой гоё зүйл байсан шүү. Тийм тэгээд айгүй гоё тийм медаль яг хөө мэдээж яг олимпийн тамирчдын медаль биш ч гэсэн яг л олимпийн Эйфелийн цамхгийн төмрөөр хийгдсэн медаль авчихсан. Анхны олимпийн нээлттэй маратоны медаль ахгүй юу? Тэргээр бас. Тэрнээс гадна Эйфелийн цамхгийн төмрийн медаль. Хийж л яриад байгаа юм да. Материал нь оролцсон. Тий. Хөөрхөн хүнд медаль. Тий, том гоё медальтай болсон. Нэг талдаа 2024 гэж сэлцэн. Нөгөө талдаа магацон бохцус. Тий. Тэгээд хойно нөгөө нэг нэр болон цагаа хадгалах боломжтой. Тийм медаль байсан. Энэ тэрнийхээ зургийг оруулнаа. За, тэр нэр гоё. Өнгөрсөн жилийн хамгийн гоё үйл явдал тэр юм байна уу? Миний хувьд. Би олон тэмцээнд орж чадаагүй. Гэхдээ ер нь орж болох боломжоор Францын хамгийн том гэсэн тэмцээнд орсон. Тэгээд өөрийнхөө хувьд бол зарим нэг тэмцээнүүд дээр бол амжилтаа ахиулж чадсан. Гоё дурсамж байсан. Энэ жилийн хувьд бас хамгийн гоё тэмцээний Шамны Монблан гэж бодож байгаа. Тийм. Би болохоор Adidas 10K дээр олоолаа ороосоо гэж бодож байгаа. Тэгээд Шамны дээр болохоор хүмүүс явах бах, яг ордгоор орох бах. Тэгээд ерөнхийдөө Монбланыг яаж зохион байгуулах те? Магацон де Монблан гэх Францын тэмцээний нэр нь ямар утга учиртайг нь яг мэдсэн шүү дээ тий. Дээрээс нь бүр шөнийн гүйлт гэж болдог. Асараа гүйдэг. Шөнө хав харахгүй ойд дундуур гэрэл асаагаа гүйдэг. Тэгэхээр бас экстрем гүйлтүүд бас зөндөө байгаа. Тэгээ бас олон жилийн турш гүйсэн хүмүүстэй уулзсан тий. Тий, 2 жилийн өмнө нөгөө хоёлаа 23 Монблан дээр 23 км гүйчээд яг орой дээр нь гарчихсан чинь нэг ахтай зураг авахуулаад 35 жилийн турш гүйж байгаа гэдэг. Цагаан толгойтой тий өөрхөн захалтай ахсан шүү дээ. Тэгээ жил болгоо нэг улсын хүүхчтэй уулзаа зураг авахулдаг гэдэг. Монгол үндэсний анх таарч ийн гэдэг. Тийм, бас сонирхолтой. Тэр зураг бас байгаа хаа. Гоё шүү. Мөсөн агуу дээр нэг жил очиод тээ бас. Тийм. Бас Эгюд Меди гэдэг хамгийн том оргил дээр нутсан. Тэгээд айгүй гоё дурсгалтай гоё газруудаар давхар яваад тэгээд бас дээрээс нь бид нар нөгөө нэг том байшаа аваад бүгдээрээ нэг газар ингээд байшаад 4 өдрийн турш хамт байхаар чи мэдээж айгүй гоё уур амьсгал үүсэж шүү. Тэгээд тэр нь хамгийн гоё мартагшгүй. Одоо манай жоох хүүхдүүд айгүй дуртай эзтэй юу. Тий. Иргэжлийн тэмцээн зээвээ. Тэгээд тий. Баян баяртай. Нэг том ширээд саад 10 хориулаа зэрэгцэд суугаад яг нөгөө тэмцээнийхээ бэлтгэлийн талаар ярилцаад өөрсдөө бас сонь сайхан нэг яриа сууж хагаад яг нэг цагаан сар наадан болж байгаа юм шиг санагддаг. Цастаа уулын оргил хараад. Тийм, яг тийм байгалийн сайхан. Тэгэл яг л нэг тийм Монгол уур амьсгал. Тэгэд миний бодлоор нөгөө манай энэ хүрээллийн залуучуудын уур амьсгал их зөв санагддаг. Тэгээд ер нь анхны шүү дээ. Тэгээд застал холбооны гишүүдийн дунд хол зохион байгуулсан ил Монблан тий оролцсон тэмцээн бүр уламжлал боллоо доо. Монблан байсан учраас тэгээд бид нэр холбоодоо застуул гэдэг нэр өгөө гэсэн санал гаргасан. Бараг л Монголоо сансан юм да. Тэгэл тийм Монблантай бас холбоотой. Шууд холбоотой. Тий. Үнэн. Тэгээ Монблан гэдэг чи одоо Монгол тий. Блан гэдэг нь цагаан. Тий. Цагаан гэдэг нь цас гэсэн үг шүү дээ. Ер нь яг цастуул гэж нэрсэн. Тий. Бид нэр Альпийн норооны нэг хэсэг Монбланы яг ойролцоо очиж ингээд гүйлтийн тэмцээнд оролцдог тухайгаа яриад байгаа. Бидний оролцож байгаа тэр тэмцээн зөв айгүй олон улс орнуудаас хүмүүс ирж оролцдог жил болгоо. Бараг нэг жил 50-60 орнууд байсан. Тий. Тэгээд Монголоос бол бараг бид нэр л ордог. Тэгээд 8 сарын сүүлээр 9 сар ихэр болдог бас UTMB-гийн оноотой тэмцээн болдог. Гэхдээ Монблан гэд өөр нэртэй байд юм аа.
Тэгээ 50 км, 100 км, 150 км гээд илүү ультра трейл төрөл рүүгээ ордог тэмцээнд манай Монголоос сүүлийн 2 жил дараалаад яг мэргэжлийн тамирчид ижиж оролцож байгаа. Өнгөрсөн жилийн хувьд Гүдэг Гамба гэдэг ах ирж оролцсон. Солонгос билүү хаана нэлээ нэг Азийн оронд болсон тэмцээнд цагийн болцлоо хангаад өнгөрсөн жилийн Альпийн нуруунд тэмцээнд урилгаар ирж оролцсон тийм түүх байгаа. Бидний хувьд болохоор яг бид нар сонирхчд гэж явдаг. Гэхдээ яг мэрэгжлийн хүмүүсийн гүдэг замаар нь хамтдаа гүйцгээдэг. Өөрсдийнхөө хэмжээнд цагийн болцлоо сайжруулад ахиулаад аль болох өсөж дэвшгийг хүсэж тэмцээн уралдаанд оролцож байгаа. Гэхдээ хамгийн гол зорилго нь болохоор цагийг сайхан өнгөрүүлэх. Тэгээд хамгийн гол нэг Францад байдаг монголчууд миний бодлоор ирээд аягүй бодож байгаа ш. Тийм. Аягүй тийм удсан монголчууд байгаа. Зүүн маягаар байгаад байдаг баг. Тийм бага хугацаагаар байгаа хүмүүс ч байгаа. Тийм. Жил байсан ч гэсэн одоо танд бус аягүй олон хүмүүс байгаа ш. Одоо нэгдэл үүсцээг гэх юм уу тийм. Тийм. Яг бид нэр хичээж байгаа. Яг өөр газруудад бас холбоотод байгаа л та. Гэхдээ үйл ажиллагааны хувьд арай өөр чиглэлтэй байдаг баг. Монгол хэл энд өсөж байгаа хүүхдүүдэд монгол хэл заадаг ч гэдэг юм уу. Эсвэл соёлын арга хэмжээ зохион байгуулдаг гэдэг чинь ерөнхийдөө элчин сайдын яамтай хамтарч үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бусад холбоо хувь хүмүүсийн хувьд болохоор бид нар болохоор яг спортороо дагнаад тэгээд адилхан гишүүдтэй зориулсан, монголчуудад зориулсан, тэдний гэр бүл найз нөхдөд зориулсан арга хэмжээнүүдийг бас зохион байгуулдаг болсноор онцлогтой гэх юм уу. Эхлэл бол спорт байсан. Одоо бол өргөжөөд үйл ажиллагаа олон болоод төрөлжиж чинь гэх юм уу тий. Удахгүй магадгүй урлагийн хөтөлбөр гаргаад явж байгааг бас үүсэхгүй. Манайд чинь хөгжим тоглодог, дуу дуулдаг гэдэг ч юм уу. Янз бүрийн чадвартай хүмүүс байгаа болохоор тий. IT-ийн инженер, тий, шатрын мастер, одоо харвааны дэмэрч. Тий, спорт дотроо ч гэсэн төрлүүд нь өөр болоод байна. Тий, тоглогч, менежер, захирал олон төрлийн чадвартай хүмүүс байгаа. Тийм болохоор информац. Тийм болохоор олон боломж байгаа гэж харж байгаа. За ингээд холбооныхаа талаар зөндөө их юм ярьлаа. Одоо жоохон хувийн энэ ч холбооны тухай ярих байсан юм шиг. Яг нөө холбооны хурлаас гарч ирсэн учраас ингээд ярьчлаа л та тий. Үгүй би чамайг холбооны тухайд ярих юм баг гэж бодсон. Энд ирээд тантай өнгөрүүлсэн бас гой гой дурсамжууд зөндөө их байгаа байхгүй. Тийм учраас тэгсэн ер нь ихийнх нь холбоотой тий. Тийм. Ихийнх нь угаасаа тийм нөгөө тэмцээн, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой. Тэгэд дөнгөж сая бас нөгөө холбооныхаа том хурлаас гараад ирсэн учраас зөндөө олон сайхан дурсамжуудыг ярьлаа. Яг одоо болохоор тантай холбоотой хувийн дурсамжаас ярих гэж бодсон байхгүй. Жишээлбэл надтай хамт оролцож ирсэн хамгийн гоё тэмцээн байсан бэ гэхээр айгүй бол дахиад цастал нэг Монголын гэж ярьж байгаа хэрэгтэй тий. Шамууны дээр нөгөө хоёлаа хамт гүгээд 2 жилийн өмнө. Тэгээд би нөгөө юу анх удаа тэр замаар гүйжсэн. Тэгээд азаа хвчлээр 2 удаа гүйжсэн баг. Тэгээд надад зам зааж өгөөд би бас жоохон юу яагаад орчлоггүй тэгээд ус тэгээд замдаа идэх юм байгаагаад гарчихсан. Тэрнээсээ болоод үссэн цайгаа хамтдаа бүр хүрхрээний ус уугаад тий. Зөндөө хатлын явдалтай байсан. Миний хувьд бол ингээд тантай хамт ингээд мартагдчихгүй байсан тэмцээн бол тэр байсан. Тэгээд өөр тэмцээнүүдэд олоолаа оролцож байсан л дээ. Гэхдээ яг тэр тэмцээн дээр бол барыг хоёлаа тий 10 км-ээс хойш таарад тэгээд өлдсөн барыг 10 км гаранд хамж явцсан тий. Тэр чинь 23 гэж хэлдэг ч гэсэн яг өндөө 25 км замд болдог юм байлээ л. Тийм уулын 23 чинь газрын тэгээд ихшин газрын 40 км гэсэн шүү. Яг нөгөө юуныхаа хувьд тий нөгөө хүнээс гарч байгаа одоо юу юм бэ? Чадамж гэх юм уу тий. Тэгээд өгсүр нь бас ихтэй. Тийм учраас айгүй хүч шаардсан. Тийм. Мэдээж айгүй сайн өглөөний цайгаа уусан байх хэвээр. Тийм. Би өглөөний цайгаа уусан юм аа. Би ихтэй өглөөний цайгаа уугарсан байхгүй. Тэгээд хамгийн гол нь би зүгээр ус байгаа гарсан. Тэгээд тэр өдөр чинь бас л адилхан 34-5 юм халуунтай. Тэгээд би ганцхан литр устай 25 км гүнгээ ботсон. Тэр хар халуунд. Тэгтэл эхний хэдэн километр гүгээд аюу хар халуунд гүйжсэн шүү дээ. Хит шижрээ Coca-Cola бариад 10 км зэрэг кола бариад згчих. Ямар гоё. Амар гоё байсан. Тэгээд тэр даварсан гэж. Тийм. Шижрээ бол сахиусан тэнгэрч далавч боловчтой харагдсан. Тэрний дараа тэгээд дараагийн 5 км бол ингээл нүд харахуулаад яана гэж явж байгаа.
Зүгээрээ тэнд хүрхрээ байдгийн гингүүт за хүрхрээний суунаа. Уулын ус учраас ямар ч асуудал байхгүй. Тийм. Сайхан эрдэс байдтай арин ч тий. Булгийн усч байгаа. Тийм тэгээд нэг камелбай гэж зинэглээд гүйсэн шүү дээ. Өө тэр бол адлын орчтой гоё. Цастуулын ориглаас бууж ирж байгаа ус юм чинь. Гоё ус. Тэгээд энд ирж байгаа Парис хотод ирж шинээр зөөрч байгаа залуучуудад бас их урайлахнаар зөвлөгөө өгдөг гэж сонссон. Надад зөндөө зөвлөгөө өгчээсэн. Тийм. Өөр зөндөө олон залуучуудад бас. Яг мэддэг ч тэгээс зааш зөвлөжсэн. Бид нар чинь удацсан байгаа юм чинь. Та чинь хэдэн жил амьдралаа? Парис хотод нийтдээ 27 жил. 27 жил гэдэг чинь бас бага хугацаа биш шүү дээ. Тэгээ би аягүй их ийш тийш аялж байсан. Тийм. Баян суурш байгаар энэ ч байгаагүй. Ажиллаараа тэгээд бас хувийн шугамаар аягүй гадаадд ажиллаж бас амьдарчихсан. Энэ жилийн таны төлөвлөж байгаа хамгийн гоё төлөвлөгөө юу вэ? Энэ жил чинь нөгөө нэг Франц Монголын 60 жилээр болно шүү. Тийм. Дипломат харилцаа төгссөн 60 жилийн байна. Тэрний шугамаар одоо жишээлбэл миний бодлоор наадмыг аягүй өргөн маягаар зохион байгуулж магадгүй. Монголчуудын үйл ажиллагааг. Монголчуудыг хамаарсан үйл ажиллагаа зохион байгуул. Тэрийг хэрвээ том түрээтэй аягүй гоё маягаар зохион байгуулах юм бол оролцох гоё л дурсамжтай. Яа тэр нэг олон жил Парис хотод наадам зохион байгуулагдаагүй. Короногийн өмнө хамгийн сүүл баг зохион байгуулагдсан. Байх. Тэр энд дэвтэх хүмүүсээс тэгээд сонсч байсан. Би дандаа зуны 7 сар гээд Монгол ажилласан байдаг. Тэгээд альсэл өөртөө явцсан байдаг гэсэн учраас ерөөсөө таарч байгаагүй. Гэхдээ нөгөө нэг юу 50 жилийн ойд оролцчихсан. 10 жилийн өмнө. Тийм. 15. Гадаад явдлын яам. Тэгээ Францын гадаад явдлын яамны эзлэн манай монголчуудад одоо яамаар дамжуулаад өөрсдийнхөө эзлэн төлөвлөгөөд зохион байгуулаа гэж бодоод тэр өдрүүдс айгүй гоё байсан. Айгүй гоё зохион байгуулсан. Яг тиймэрхүү юм би энэ зам болох гэж бодож байна. Зүг. Болох хаа. Тэрэнд нь бас манай холбооны залуучууд бас оролцсон. Оролцсон байх тийм. Идэвхтэй. Хэрвээ тэгээ застуулаар тий дамжуулаад холбооныхаа үүднээс албан ёсоор ингээд оролцох боломж гарах юм бол мэдээж бид нар нэлээ өргөн үрээтэй оролцох байна. 4 сарын 27 гэж сонссон. 4 сарын 27-наас хойш том жижиг олон арга хэмжээ үйл ажиллагаа болох. Тэрэнд идэвхтэй оролцсон. Ийм гоё болчихсон. Зураг үзэж. Энэ болохоор бүр 10 жилийн өмнөх үйл ажиллагааны зураг үү. Монголоос нэг орчуудын эвлийн хорооны зураачид ирсэн. Тэгээд аягүй гоё үзэсгэлэн гаргасан байна. Гадаа нь бол олон 2-3 гэр барьсан байсан байна. Сайн. Тэгээ Монгол костюмсийнхаа ирсэн байсан бас. Тэгээд өсөгтөн хамтлаг бас ирсэн. Энэ Парисын гадна байдаг шатуу юу те? Тий. Mongolia House концерт шүү дээ. Тэр шиг маягаар хийсэн. Монгол костюмс бол өстой гоё харагдаж байна. Тэгээд болвол би танаас ганц 2 зураг аваад видеонд оруулъя. Энэ нэг тэр үеийн Францын гадаад явдлын яамны сайд өөрөө ирсэн. Анда Францын томчууд ирсэн. Тэгж Монголоос манай сайдаас ирсэн байгаа гэдэг. Гоё ийм гоё арга хэмжээ болсон байхгүй. Тэгээд би одооноос энэ чинь ингээд мэдээлэл сайн авч агаад албан ёсоор оролцсон шүү гэж яриад байгаа юм тэр байна. Зөв тийм. Оролцох хэрэгтэй. Монгол улсын нэр гарч байгаа. Энд амьдарч байгаа монголчуудын нэр гарч байгаа. Тийм. Сайн нөгөө нэг ерөнхийлөгчийг ирэхэд бас бид нар дайшлагдсан шүү. Тийм. Юуны монголчууд Чингис хаан ба монголчууд дэлхийг өөрчилсөн нэртэй үтсэглэн Францын Нант хотод би уг нь сонирхож явж байгаа нэг мэдсэн чинь тайлбарлагч хийсэн. Франц хотод тайлбарлагч хийгээд. Тийм өөрөө анх удаа үзмрүүдийг үзэж байгаа хэрнээ. Яг хав тайлбарыг англи хэл дээр бичсэн байсан болохоор
Тэгээд зарим нөгөө Францууд ч тийм жишээлбэл энэ айргийн хөхөр гэж юу вэ? Гүний сүү яадаг ашигладаг юм яаж хийдэг вэ? Юу юм бэ гэх. Тэрийг тайлбарлаж өгөөд сүлдээ тайлбарлаж чигээд нэг өдөр явсан. Италийн хааны ордны операд манай морин өрийн чуулга ирсэн. Тэгээд миний бас найз жаз дуучин ирсэн. Дуугаа дуулсан. Гоё ирсэн. Тэгээд тэрнээс оруулаад гоё юм. дуулсан юм бас. Тийм бас сайн дурын ажилтнаар ажиллаж одоо монголчууд хөвөл ажиллагааг дэмжсэн юм. Хүлээж аваад. Тэгэхэд бас супер байсан шүү. Версалийн 250 жилийн түүхтэй Версалийн хааны ордны Дөрийн театрт морин хорийн чуулга тоглоод Хэр баргийн үйл ажиллагаанд нэгддэггүй газар байхгүй юу? Хаалттай газар байхгүй. Хааны одоо Луис 14-р хаан биш үү? Тэрний хувийн опера байсан л гэж байна. Тийм. Түрүү намар болсон одоо нийгэмлэгүүдийн хурал болсон шүү дээ. Францд. Тийм. Монгол холбоо нийгэмлэгүүдийн нэгтгэсэн тийм хурал Монголын Ичийн сайдын яамны санаачлахаар жил болгон болдог ер нь. Тийм болдог. Тэрэнд оролцсон. Тэгэхэд бол манай сайд бид нарыг цастуулаас ингэж дэмжин баярлаа гэж хэлсэн шүү. Яг тэр үйл ажиллагаа. За баярлаа. Баярлаа юм хүсээд. Бид нарыг баярлсанд баярлалаа. Тааштай илүү өргөн үрийн хамтарч ажиллана. Намайг сонсож байгаа гэдэг. Зэ. Тэр яг хоёлаа ингэж ярихаараа дандаа л хөвчлэн л ажил яриад таардаг да. Тийм тэрнээс гадна нөгөө сошиал медиа дээр бид нар аягүй хэцэгтэй болж эхэлсэн шүү дээ. Тийм. Одоо Instagram хөтлөгдөж байгаа. Вебсайт шууд бүртгэдэг. Тийм. Амдаа Facebook group байсан. Facebook group бол жоохон идэвхгүй болсон. Telegram дээр түлхүү мэдээлэлүүд хуваалцдаг. Telegram group-үүдтэй болсон. Тийм. Өмнө нь болохоор Signal гэх аппликейшн ашиглаж байсан. Telegram дээр шилжсэн. Арай олон үйлдэлтэй юм байлээ. Хүмүүсээ санал авахд аягүй амархан. Тийм. Яа, ийм зүйлсүүд болсон байх нэ. Яа, тэгэхээр бид нар бүх юм дээр хүмүүсээ санал авч ээж хан байгуулдаг гэж. Тийм, арчилсан улсад амьдарч байгаа хүмүүс чинь яг л арчилсан систем байдаг. Тийм. Одоо дотоод хурал үйл ажиллагаа энэ жилийн төлөвлөгөө гаргахад ингээд нэгдсэн энэ жил ийм үйл ажиллагаа болно, ийм зүйлсийг хийнэ, өнгөрсөн жил шиг явж байна. Нэмж хийх санал хүсэл байгаа юу? Эсвэл тий одоо бидний гаргасан одоо өдөрдох зөвлөлийн хүмүүсийн гаргасан санал алдаа оноо байна уу? Одоо санал гомдол байгаа юу гэж баян гişүүдээсээ. Өдөрдох зөвлөгөө ажиллах уу? Тэнээр сайлцгаа. Зөвлөгөө тий. Одоо нэг хүн ингээд юу гэдгийг тий одоо шийдээд яваад байна. Одоо шийдвэр гаргаж явах гэж байна. Гэхдээ яг үүндээ өдөрдох зөвлөлийн хүмүүс нэг амар шийдвэр гаргадаг хүмүүс ч биш. Зүгээр хоорондоо зөвшөлтчээч тий. Санаа оноогоо нийлүүлжээ. Тий. Тэгээд тэр Telegram group дээрээ тавина. Тий. Дээлээ тавина. Зя. Сайхан буу халлаа. Азаа ихчтэй хайртай шүү. Хүн болгоны ингээд үлгэр жишээ болсон мундаг ихч байгаа. Танд юу биш яхаа. Гэхдээ ер нь миний иргэн тойронд байгаа хүн болгоно тэгээд азаа ихч гоё ихч үү гэж ярьдаг байхгүй юу. Би ч гэсэн тэгж боддог. Тийм болохоор байнга гоё хүндэлтэй. Гэхдээ яг найзан дундаа байдаг гоё харилцаатай. Тэгээд надтай гоё ингээд яриа хийж суусан баярлалаа. Тэгээд энэ бичлэгээ гоё. Бараг цацах юм байхгүй байх гэж найдаж чинь. Ганц нэг зураг дүрс нэмээд хадгалъя гэж бодож байна. Баярлалаа азаагч. Яриа өгсөн азаагчтай баярлалаа гэж дахин хэлье. За тэгээд дараагийн бичлэг дээр энэ үтчлэн өөрийнхөө иргэн тойронд байгаа ах, эгч, дүү, найз нөхдөдтэйгөө яриа хийгээд сонирхолтой байдлаар оруулнаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол миний анхны YouTube дээр оруулсан 30-аас дээш минутын бичлэг болж таарлаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.